Хардаа ирэг дээр ирсэн байна. Хардаа ирэг дээр ирсэн байна. Батомын хотод ирсэн байна. Батомын хотод ирсэн байна. Гүржид байна. Гүржид байна. Орчин айлгтаа унтч чадаагүй. Гэхдээ өглөө босч ирээд хардаа ирэг дээр майхнаа харчихсан. Энийг сонин юу вэ? Ийм том чулуутай. Тэгээд далаад орож исэн амар том чулуутай. Ийс байхгүй те. Ийс байхгүй, нарийн ширхтээ ийс байхгүй. Тэгээд чулуу Алт. Тэгээд чулууны өн жоохон духгүй хүмүүстэй сурцсан гэдэг юм шиг байна те. Миний дуртай орчин, тэгээд далаад дуртай. Ер нь бол Батумын хот бол аялал жуулчлал маш өндөр хөгжсөн хот юм те. Үзэх харах юм маш ихтэй. Ерөнхийдөө гүржид ирж байгаа бүх жуулчид Батумыг зорддог. За Европоос бол маш их жуулчны урсгал ирдэг те. Баг унтдаггүй очих юм а да. Шинжэнгөө л хүмүүс шуугилдаад алхаар шөнийн 3-4 цагт хүртэл сөрөг жуулчид яваалсан те. Тэгэхээр ер нь ингэж хоёлаа гоё далаад орох юмсан, усанд орох юмсан нэг хэвтэж амарх юмсан гэж ер нь гэрээсээ гарсан цагаасаа л яг энэ орчингийн мэдрэмжийг ярьж явсан да. Би амираа сүлжээ шатж. Гоохгүй хөвж байгаа. За бидний ард бол алдарт Айли and Ниногийн хөшөө харагдаж байна. За энэ Айли and Ниногийн хөшөө бол 1937 онд Азербайджаны зохиолч юм бичсэн Айли Нино гэдэг зохиолоос санааг нь авч хийсэн ийм 8 метрийн өндөртэй хөшөө байна. За залуу Айли хүү бол Азербайджан муслим шашинтай. За Нино гэх эмэгтэй бол христэн шашинтай гүрж эмэгтэй гүнж юм байна. Хэдий өөр шашны үүсэл гаргалтай одоо шашинчлэгтэй боловч яах чаргагүй маш хүчтэй харьцагдлын холбоо илэрж байгаа, зөрчилдөж байгаа. За тэр зүйлийг бол зохиол дээр бичсэн байдаг юм байна. Кивса ёо Тамара нөгөөх нь айгүй хэцүү те. Кивс тас гэж байна. Кивиса тас. Кивиса. За энийг бол 2007 онд гүржин уран бүтээлч, уран баримлч Тамара Кивиса тас гэдэг эмэгтэй хүн одоо жижигхэн макетыг ингээ хийгээд за 2010 онд бол яг ингээд одоо байршуулсан байдаг юм байна. За тэгээд энэ хөшөөг бит хоёр үзэх гэж бол Гүржийн нийслэл Тбилис хотоос 300 гаруй километр давхиж ирсэн. Хөшөөний маань түүхийг мэдсэн учраас үнэхээр л яг нэг энэ хоёр хизээж уулзахгүйгээр салахын өмнөх сүүлийн уулзалт юм шиг. За тэгэл хоёр тишээ ингээд салаад явж байгаа нь бол энийг л одоо хүмүүст мэдрүүлэх гэж энэ уран бүтээлч ажилласан бахаа гэж бодогдож байна. 1937 онд бичигдсэн Айли болон Нино гэдэг зохиолыг бол олоод уншмаар санагдсан. Одоо 2016 оны 1 сард Айли болон Нино гэдэг нэртэй уран сайхны кино гарсан байгаа. За тэр киног нь ч гэсэн бас олоод үзчих хэрэгтэй баха. За тэгвэл яг энэ хөшөө юуг илэрхийлээд байгаа? Яг энэ хөшөөний цаад утга санаа нь юу юм бэ гэдгийг бол маш нарийн мэдэж авах боломжтой гэж бодож байна. Манайх бас нөгөө юндан насалмаагаар ийм хөшөө хийж болох юм биш тий. Сүүлийн хэд хоног жоохон хүнд өнгөрлөө. Ягаад гэвэл манай машины эйр кондишн эвдэрсэн. Нэмэгт 40 градуст бид хоёр эйр кондишнг уусан. За ингээд аяллаа 8 дахь хорон Гүрж улсын талбайг наалаа. За энд нь яагаад зай үлдээсэн бэ гэж гайхаж байгаа. Яагаад гэвэл бид хоёр Узбекистан улсаас дараа нь шинэ үдсэн улс бол Азербайджан улс байсан. За Азербайджан улсын туг уул нь энд наагдах ёстой. Гэхдээ бид хоёр Гүржийн дараа Армени улс руу орно. За Армени улс Азербайджан улс хоорондоо Нагорный Карабах гэдэг бүс нутгаас болоод асуудалтай газар нутгийн зөрчилдөө маргаантай байдаг учраас бие бинийгээ үздэггүй. Тийм учраас бид хоёр Армени улс руу орохдоо энэ Азербайджаныхан тугийг наагаагүй дээр гэж бодоод наагаагүй зай үлдээгэж явж байгаа. Биччихлээгүй шүү дээ.
60 км яваад хоёр улсынхаа хил дээр ирсэн байгаа тий. Ер нь энэ ийм замаар явж очиад цаана хил байгаа ч юм уу, хүү ч юм уу. За байгаа гэж бодоход тэр нь бас нэг олон улсын чанартай юм байх нь үгүй юу гэж санаа зовж эхэлсэн. За тэгээ явж байгаад нэг гэрээс өмөлзээд тэгээ ирсэн чинь хөөргөн жижигхэн пүгтэг тавьчихсан. Тэр нь хил байсан тий. Армени руу орж ирэхэд бид хоёр машин дээр $21 экологийн хурамч төлсөн. За мөн даатгал бид хоёр 8,000 5,000 нөгөө нэг энтхийн драмаар хийлгсэн. За тэр нь 25,000 төгрөг болж байгаа. 10 хоногийн өмнө Арменийнхаа визийг авсан байсан. Электрон виз мэдүүлээд 1 хоногийн дотор гарсан. Энэ нь болохоор нэг хүний $7 авсан байгаа. Тэгэл битэр өнөөс машинаа их гоё ингээд бүх замынхаа тэмдэглэх юмнууд ингээд хийгээ явж байгаа нь их зүв болсон нэлээ. Тэгээ Facebook пэйжээс ингээд наага тавьсан айгу зүв болсон тий. Хүмүүсийн тэндээс нөгөө нэг сая Тбилист тэнд машины чинь сая харлаа ингээд сайн авч гинөө сайн аваа. Би бол Францч болчих, би бол Италич болчих, манад ирээрээ мэрээрээ гэж хоёр Facebook-оор холбогдоод өрдtiin тий. Гоё. За тэгээ ямар ч үсэн Арменд орж ирсэн анхны сэтгэл бол зам бол Армен хүртэл аимшигтай байсан. Тий. Хэл гараад гоёлцсон. Хэл гараад гоёлцсон. Алдарт Кавказын улс харагдаж байна. За Армен улс бол гадрын баялаг маш багатай. Ерөнхийдөө бол байхгүй гэж хэлж болно. За тэгээд горлогын их үүсвэр нь бол газрын хөрсөн дээр ургаж байгаа жимсэг нь үндэсний ногоогоор бол Армен улс маш алдартай. За улсын хөгжил бол ерөнхийдөө Азербайджан гүрж улсуудтай харьцуулахад бол жоохон буураач гисэн. Армен хүмүүс маань бол стрессгүй энийгээл явж идэг. Бидний нар тар гэж байгаа хөшөө бол Модров Армени буюу Армени ээж гэдэг нэртэй хөшөө байна. За энэ хөшөөг бол ингээд тойруулаад одоо дайнд оролцож байсан минимод, пуужин юу гэдгийг полимат зэрэг дайны хэрэгслүүдийг ингээд тойруулаад тавьсан байдаг юм байлээ. За мөн яг дотор нь бол 10-аас 17 цагийн хооронд ажилладаг музей байна. За тэр музей дотор бол дайштад зориулсан бүх төрлийн дурсгалын одоо юмнууд зураг, дайнд хэрглэж исэн малгай, дуулах, цүнх, буу, сум, зэвсэг гэх зэрэг юмнууд энэ дотроо байдаг юм байлээ. Миний хажуу зогсож байгаа энэ залуу бол манай хөгжим мужгийн сургуулийн маань дүү маань байгаа. Дөрцөрөн маань болохоор Армен улсын Ереван хотын консерваторид мэргэжлээрээ магистрт сурдаг ийм мундаг залуу байгаа. За Армен улсад ер нь хэдэн монголчууд байна, тэ хэдэн оюутнууд байна? Армен улсад бийл байна да. Оюутан гэвэл бийл байна, амьдарч байгаа монгол хүн гэвэл бийл байна. Тийм яг энэ улсын хэмжээнд ганцхан монгол хүн энэ сургуульд сурч байгаа ганцхан монгол оюутан. Манай сургуульд Монголоос анхудаа хөгжмөөс манай удирдаач хийлж Чимбат багш маань, Чулууны Чимбат багш маань яг анхны оюутан болж ирж байсан юм билээ. Тэгээд Баяр сайхан багш, Хийлийн Баяр сайхан багш, Вилончелийн Дулан сүрэн төгөлдрөөрийн том гаан чим гэж ирдэг те. Том гаан багш маань, Тунгалаг багш, Чэ Тунгалаг багш, Хийлээс алтан цэцэг багш те. Нөгөө Вилончелээс бас нөгөө нэг дуучин нас тогтох ихч хүртэл те. Энд сурч байсан. Олон жил үйл ажиллагаа явуулж байгаа нэлээд том юм консерваторт ирсэн байна. Тэгээд одоо сураад л байна да. За бид нар бол одоо Арам Хачатурян. Энэ бол Оросын маш сууд хөгжмийн зохиолч. Дэлхийд бол уран бүтээлээрээ бүр маш алдартай юм. Алдартай хөгжмийн зохиолчийн гэр музейд ингээд айлчлан ирээд байна. Арам Хачатуряныг ер нь Оросын хөгжмийн зохиолч гэдэг нь дэлхийн нийтээр нь андадгүй. Гэхдээ Арам Хачатурян маань өөрөө бол Армен хүн. Тийм учраас түүний зохиол бүтээлээс нь Оросын өнгө төрх биш, шал өөр өнгө төрх үнэртдэг болохоор Армен ардын дуу бүжгийн хөгжим үнэртдэг байсан байх нэ. Ингээд гэр музейд нь явж байхад Арам Хачатуряны өөрх нь гар бичмэлтэй партитурууд, өөрөх нь эдэлж хэрглэж байсан хувцас, ажиллаж байсан хөгжим, сууж байсан сандал, ширээ гэдэг ингээд бүх юмтай танилцсан явж байна. Маш их баяртай байна. Энэ бол урлагийн хүний хувьд бол маш олзуурх ууштай сайхан үйл хэрэг болж байна. Проблем санаа. Хорото брага хараад нэ өөр наацаар нэг хэрэгтэй юм шүү. Тэгээ надад 6 хоолой хийгээд бид хоёр аялалдаа гарахын тулд жилийн өмнө Австрали явж
ажил хийсэн байгаа. За мөн хилээ сурсан, тэ сайжруулсан. За тухайн үед бол өдөрт босны л ажиллаар тэ өглөө 4 хагас зэрүүлэг дуурайад ажилдаа яваад 6 цагт ажилдаа очиод өдрийн 10-аас 12 цаг ажиллаад яг л гадаадд хүмүүс яаж харж хийдгүү тэр жишгээр байсан. За тухайн үед бид хоёр цалин 7 хоног болгон цалингаа авдаг. 7 хоног болгон цалин дээрээс маань бас Австралийн засгийн газар татвараа авдаг байсан. За тэгээд бид хоёр аяллаас гарахаас өмнө Австралийн засгийн газрын татварын буцаа олголт бол 7 сард явагддаг. За энийг хүлээж байсан. За тэгээд найзууд маань туслаад тэндээс бүх юм зохицуулсан. Тэгсэн өнөөдөр мөнгө маань ороод ирсэн байна. Тэгээд маш их баярлсан. За тэгээд яг одоо бол бид хоёр энэ мөнгөө маш арга гамтай хэрэглээд төлөвлөсөн аяллаа дуусгах бүрэн боломжтой. Тэ? Гамтай хэрэглүүл бүрэн боломжтой. Гамгүй хэрэглүүл мэдээд хүрэхгүй. За энэ бүс нутаг бол Азербайжан, Армени хоёр улсын дайсагнал одоо хагарлын гол шалтгаан байна. Нагорный Карабахын бүс нутагт бол ер нь бол мянган жилийн өмнө армянчууд, армян үндэстэнүүд амьдардаг байсан. Гэвч харамсалтай нь газар нутаг нь бол бүсчлээрээ Азербайжан улсын харьяанд байдаг. 1980-ад оны сүүл үед Нагорный Карабахт амьдардаг олонх буюу армянчууд нь их армянтайгаа нийлмээр байна гэсэн саналыг одоо анх гаргаснаар энэ хоёр улсын харилцаа бол бүр маш доод зэгтээ тултал хүндэрсэн байгаа. За тэгээд тэрнээсээ болж маш олон дайныг хийсэн, одоо ч гэсэн дайны бэлэн байдалтай ингээд бүс нутгийн хилийнхэн зурлалын дагуу цэргийнхээ анги баазуудыг техникүүдийг татсан ийм байдалтай байдаг юм байна. 1992-оос 94 оны хооронд энэ хоёр улс маань маш ширүүн байлдаж хоорондоо нийт 38 мянган армян болон Азербайжан иргэд амь өргөцсөн байдаг. За тэгээд энэ 2 жил үргэлжилсэн энэ аимшигт цус дайныг Оросын холбооны улс дундуур нь орж цэргийн хүчээр зогсоосон юм байдаг юм байна. Армян улс бол Нагорный Карабахаас болоод Азербайжантай за мөн түүхэндх маш аимшигтай хадлага сая 500 мянган армян хүнийг хядсан курдуудын хядлагаас болоод Турк улстай хилээ хаасан. Армениас Азербайжан руу эсвэл Армениас Турк руу орохын тулд заавал 3 дахь орн буюу Иранаар эсвэл Гүржээр дамжиж орох ёстой. За энэ дээр бол Азербайжаны туг наагалтах ёстой. Гэвч наагдаагүй байгаа. Яагаад вэ гэхээр Арменид ирэх учраас